Сайн байцгаана уу? За та бүхэндээ хоолой өвчний талаар ярилцъя. За хоолой яагаад өвддөг юм бэ? Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах юм бэ? Тэгэхээр хоолой өвдөх олон шалтгаан байдаг. Нян бактерийн халдвараас байж болно. Өвчтөе хүний ууж исэн, идэж исэн аяг тавг халбаг хэрэглээс ээж болно. Эсвэл та өөрөө даарч хөрөх хүйтийн уух, хүйтийн уухтаа бүр том томор балгаж уухаас хоолой бас өвдөж байна. За бүр сүүлийн үед одоо энэ хүйтэн цэрүүний үйлрэл эхэлж байгаатай холбоотой цонхоо онгоолгоод унтчихаар өглөө болсоор хоолой эвгүй болчихно. Ингээ хоолой тороод байгаа юм шиг, залхид хөндөрч юм шиг болоод өглөө цайгаа уугаад халуун өмчөөр гайгүй болчихно. Ийм учраас хүмүүс хоолой өвчний үедээ тоохгүй удаан хугацаагаар явах юм хандлага байдаг. Тэгэхээр гэрийн нөхцөл бид нар яах хэрэгтэй вэ? Яавал хоолой өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ? За номер 1 аюулсаа хамгаалж байгаа. Хамгаална гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо өдөртөө 10-20 градусын дулаахан байж байгаа шөндөө 10 хүрэхгүй градусын сэрүүхэн болоод ирж байгаа үед порчиг дамнаа хааж унтна. За магадгүй танаа гэртээ жоох хүүхдүүдэд бол заавал порчиг хааж унтаараа онгорхоо байлгаж байгаа унахын хаана. За хоёрдугаар яг үгээр та хүүтийн эмэгтэй хэрэглээрэй. Хөрөгчин дэгээ тавьсан хүүтэн уус ундаа одоо юу гэх жимс сүү тарг энэ шууд хоолой өвдөх юм аюултай зүйлс байдаг. За 3 дугаар та дархлаач аюул сайн байх хэрэгтэй. Дархлаагаа байнга дэмжиж, байнга шингийн юм ууж, халуун бүлээн хэрэглэж байгаарай. За хөлрөх төрлийн юмнууд аюул сайн хэрэглэх нэ шүү дээ. За өөр гэрийн нөхцөлд хоолой өвдсөд яг үгээр та гадна тал дээр горчицник нааж болно. За хөнгөө өвдөж байгаа үед бол горчицник нааж их зүгээр байдаг. За горчицниктэй уулсан хөлийг дүрж болно. Гэхдээ та энэ хөлийг дүрхэхдээ тусгай арга байдаг учраас тэр аргыг манай шагшаа пэйж дээр байгаа горчицниктэй уулсан хэрхэн суух вэ гэсэн телевизийн нэвтрүүлгээр орсон бичлэг байгаа. Энийг та бүхэн хараад дагаад хийж болно. За өөр юу яаж болох вэ гэхээр за энийн бодисноос та антибиотик хэмжээ муухасаа илүү хилэн дор хүлэгдэг эмнүүд тавиад үзээрэй. За хилэн дор хүлэгдэг юм бол тодорхой хэмжээнд өвчин намдаадаг зөөлөн ийм хүлхэмлүүдтэй өрөөсөд авдаг арга байгаа. За ингэ мэдээж ингээд 1-2 хоног та гэрийн нөхцөлд авсан арга хэмжээний үр дүнд бие махбод чигээ бас нэг ийм тодорхой сайжрал мэдчихвэл та өөрөө тэг хүнгийн хэлбэрийн хоолойны өвчлийг өөрөө тэг засах юм боломжтой. Хэрэв үгүй бол та заавал мэрэгчлийн эмчит хандна гэдэг аюул сайн байна. Учир нь тэгэхээр эдэлцэн өрөвсөл вирусын гаралтай өрсөлдөж бол та заавал мэрэгчлийн эмчийн зөвлөгөө эмчилгээний одоо тактикийн дор өөрийнхөө өвчнөөс сална гэдгийг та бүхэн